Сайн байцгаана уу? Энэ удаагийн имжлэгээр валют арга борлуулалт төрийн данс руу гүйцэтгэлийн төрөлтэй танилцуулна. Бид нэр валютаар бараа материалын үйлчлэгээ борлуулад төлбөрөө төрийн данс руу орлогдож байгаа тохиолдолд банк болон касс дээд системийн банк хэсэгт байрлах харилцагын орлого гэх баримтын шинээр үүсгэхдээ гүйцэтгэлийн төрлөө валют арга борлуулалт төрийн данс руу гэж сонгоно. Орноогоо зааж өгөх шаардлагатай. Орлого хийгдэх байгууллагын төрийн дансыг сонгох товчийг дараас зааж өгнө. Мөн харилцагчаа сонгох шаардлагатай. За манай худалдаа авагч Солонгос ХХ компани борлуулалтын дүнг төгрөгөөр оруулж өгнө. Хэрвээ бид $50 борлуулалт хийсэн гэж үзэх юм бол төгрөгөөр 132,606.5 төгрөг гэж оруулаад доорх хүснэгтийн гэрээ хэсэгт манай худалдаа авагч болох Солонгос ХХ компанитай хийсэн гэрээг сонгож өгнө. Тооцооны дүн хэсэгт валют арга борлуулалтын дүн $50. Уг гэрээний тооцоо их валют нь доллараар учраас автоматар бүглэгдэж, мөнгөөрн хөдөлгөөний зүйлийн талбарт харилцагчаас төлбөр орж ирэх гэсэн мөнгөөрн хөдөлгөөний зүйл сонгож өгөөд тооцооны ханш талбарт харилцагчтай хийсэн гэрээний дагуу бараа материал үйлчилгээ борлуулсан ханш харагдана. Харин уг дүн нь Монгол банкны валютын албан ханш нь харагдаж байна. Худалдаа авагч дүүх нэхэмжлэх програм дээр бүтээгдсэн байгаа тохиолдолд хэсэгт нэхэмжлэхийн баримтыг зааж өгч болно. Хэрвээ тухайн харилцагч дээр авлагатай бол 12.00 банкнаас програм автоматар авлагыг барагдуулдаг. Хэрвээ авлага байхгүй бол өрчиж орсон орлого данс руу бичигдэнэ гэсэн үг. Баримтаа баталгаажуулаад дансны бичлэлтэй харах юм бол Солонгос худалдаа авагчтай хийсэн борлуулалтын төлбөр төгрөгөөр дүнгээр манай байгууллагын харилцагын данс руу орж ирж байгаа бичлэл харагдаж байна. Хэрвээ танах тооцоогоо Монгол банкны ханшаас өөр ханшаад хийсэн бол жишээлбэл 2652.13 төлбөрийн дүн хэсэг маань автоматар ботогдож байна. Баримтаа баталгаажуулаад дансны бичлэлтэй харах юм бол 100 төгрөгийн гадаад валютын ханшийн зөрүүний олцтой болсон байна. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.